Бурхны үг намайг ил болгосноор дамжуулан би Сатан алдар нэр ашиг хонжоо ашиглан намайг хянаж гүнзгий завхруулан санаа бодлыг минь баян алдартай болох бодлоор дүүргэснийг ойлгож авсан. Бурханд хандах өмнөх хандлага эргцүүлээд би үнэхээр чихшүүртэй ичгүүргүй байснаа мэдэрсэн. Бурханд итгэх итгэл минь зөвхөн ерөөл хүртхийн төлөө л байжээ. Эд баялагтай болж бусдаас онцгойрох нь Бурхан намайг ерөөж байгаа хэрэг гэж би бодсон. Бизнес бүтлгүүтэх үед би маш их зовж Бурханд гомдлсон. Би сатааны иргэшээл дор амьдарч байсан бөгөөд алдар нэр ашиг хонжооны эрэлхийлэл зүрх сэтгэлд минь гүн үнсэлсэн байж. Миний завхарлыг ил болгож өөрийгөө таних боломж олгосон Бурханд талархаж байна. Төгсгөчд Бурханы үг өөрийг нь ил болгож шүүснээр дамжуулан Эдвин ах өөрийнх нь хөрөнгө оруулалт бүтлгүүцсэн нь Бурханы зөвшөөрлөөр болсныг ухаарчээ. Хэрвээ хөрөнгө оруулалт нь амжилттай болж алдар нэр ашиг хонжоо эд баялаг олж авсан бол сатааны урханд мултрах аргагүйгээр баригдаж хизээж Бурханы өмнө нэрж Бурханы авралыг хүлээн авахгүй мөхлийн замаар явах байлаа. Өнөөдөр тэрээр хүний амьдралд тохиолдох үйл явдал бүрийг Бурхан урьдчилан тогтоож зохицуулдаг гэдэгт бат итгэлтэй байна. Удалгүй сатааны уруу таталт түүн дээр дахин иржээ.